сая хөдөө 2 одног Үүрханга Аранга аймагт ажиллаад ирлээ. Худлаа ирдэг 2 сайдтай хариуцлага тооцохгүй бол юу нэмээд баахан дид сайд нар вэ? Үүрханга аймгийн төрийн сантаа уулзлаа. Үндсэн цалингаа л олгож, нэмэлт цалин алга, урамшуулалт цалин алга. Төрийн албан агч нарын чи хэлж байгаа үг шүү. Тэр хүмүүс ч бас нэг өөрөө тийм цалин авна, тийм хэмжээний зээл төлнө гэд хувийн санхүүгээ төлөвлөсөн явж идэл төрийн санд нь ажиллаж байгаа хүмүүс нь тэр цалин ирэхгүй болохоор одоо бусд нь яах юм? Сангийн сайд мөнгөтэй гэж худлаа ярьдаг. Энэ төлш эрчим хүчний сайд дамжин юм бензинтэй гэж худлаа ярьдаг. Олгодгүй гэж худлаа ярьдаг. Сүүлдээ одоо бензин колонкийн түгээгч нар рүү орж шít. Коотоор олгоод цалингаа авд юм байлээ гэд ийм хөлдөө тайлбар хийгээд байгаа энэ сайд энэ яаманда хариуцлага хизээ тооцох юм бэ ерөнхий сайд. Тэгээ ийм буруу юм яриад байгаа сайдныхаа асуудлыг ярихгүй юм бол нэмээд дид сайд гэдэг одоо ингээд төрч уламд анхаар болоод байгааг бол ивэр хүлээж авах боломж байхгүй. Монгол улс одоо мөнгөгүй гэж зовлондоо унчаад байхад дахиад дээрээс нь юун төсөөс цалин авдаг дид сайд нарын асуудал бай. Үүрханга аймаг яг төрийн сангийнх нь даргын хэлснээр бол одоо нэг 7-8 хоногийн бензиний нөөц байна. Тэгээ яг энэ чигээрээ байна гэвэл Үүрханга аймаг хөлтгөд бэлэн байна. Нүүрснийхээ хэдэн машинд тэр цохолтоор бензинийг олгож ийн бусад үед бол бензин бас л хүнд байдалд орчлоо. Түш. Тэгэхээр одоо ингээд аймагудаас эхлээд хөлдөж эхлэх гэж байна. Тэгээ сайд нар нь болохоор одоо энэ чи ажиллаа хийж чадахгүй дид сайд аваад өстой мэрэгжлийн хүн ирээд байна гэдэг юм. Тэгвэл сайд нараа огцруулаад оронд нь тэр дид сайд болох гээд байгаа мундаг залуучуудаа тавьчих л та. Энэ түлшний савны асуудал чинь 30 жил явж ирсэн өнөөдрийнх шиг юм нөхцөлд хүндэрж байгаагүй шүү дээ. Яаж ажил хийх үү гэдэг гарц гаргалгаа шийдлээ ярихгүйгээр худлаа улс төр хийгээд гоо чадахгүй тэгэл түлшний савгүй сууж ийн үсттэй гэдэг юм ялгарсан байдалтай суугаадахын сайд нар чинь. Улсын хурлын дарга бас энэ дээр одоо зарчмаа нийлүүлээд энэ засгийг шахаж ажилламаар байна. Та улсын хурлын дарга шүү дээ. Засгийн газрын нэрийн өмнөөс ажиллахгүй байх.